Амар миндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Өвгөн жамплын яриа. 7 дугаар хэсэг. Далай лам хүрээнд ирсэн нь. 1904 онд Далай лам хүрээнд зааларч ирэв. Баруун зугаас гарахдаа Оросын цагаан хааны дочно гэж гарсан юм гэдэг. Бурайд Агван лаарамб Петербург хотод сүм байгуулж дуусгаад баахан Санжаа өсөв гэдэг хоргоотой баруун зууд очсон юм гэдэг. Түүнийг өөрөөс нь сонссон билээ. Тэр хоргойд төвдүүд их дуртай юм. Түүгээр өргөл хүндэтгэл үйлдэж 1-2 жил болоод Далай ламын цанид хамбын нэг болсон юм байжээ. Цагийн төвбэний үед Далай ламтай хэлэлцэж түүнийг зүүн зүг Агван хамб аваад гарахаар ярьж тохирч байсныг төвдүүд мэджээ. Агван хамбыг Далай ламаас тусгаарлан уулзуулахгүй болжээ. Тэгэхээр Агван хамб ном хайж алга ташингууд дэвсгэр доогуур нь бичиг хийж түүнийг Далай лам үзэж байсан юм гин билээ. Тэгэж бичгээр нилээд харилцаж байгаад Далай ламтай нууцаар босож явхаар шийдвэрлэжээ. Тэгтэл Далай лам нэг өдөр Агван хамбад хэлжээ. Өнөөдөр явъя. Би 5 хүнтэй өөртөөгөө 6, чамтай 7 явна. Юу авч явах хэрэгтэй вэ? Гэж асуужээ. Тэгээд хариуд нь хэлжээ. За, одоо бидэнд хідэн луус жаахан алт хэрэгтэй. Ондоо юм хэрэггүй. Гэж нөгөөдөр төдий цагт явна гэж цагаа тогтоогоод Агван хамбад шүн мэдээ өгье гэж. Тэгээд тэр шүн дундын үед Далай лам хідэн луустай баахан алт авч гараад Агван хамбын хамт нойр хоолгүй 3 өдөр 3 шүн явхад нааш явах тутам хүн нэмэгдэж хөсөг нэмээд улам өргөн болоод явсан гэж Агван хамб ярьж байсан. Далай лам нутгаасаа зугтаж гарсан шалтгаан бол англи цэрэг төвдөд орж ирсэн явдал гэдэг. Шөнийн хоног өнгөрөх тутам андуу төвд хүн олширч олуулаа болжээ. Тэгээд дээд Монголын хүрлэг бэсэнд Далай лам хурч ирэв. Хүрлэг бэсих Далай ламыг сайхан залж авсан байжээ. Тэр бэсийнхээс хойш эргвээс цагаан хааныхыг чиглэх бөгөөд нааш яв бол богдын хүрээг чиглэх байж. Хүрлэг бэсихний хүртэл хөсөг хоол хүнс өргөл хүндлэл цөм Агван хамбын мэдэлд явсан юм гэдэг. Хүрлэг бэс Далай ламд айлтгажээ. Та ямар хүнтэй аль орох гэж явна вэ? Гэж асууж. Тэгэхэд Далай лам гадаадын цэрэг төвдөд орж ирэхэд Бурайдын Агван хамтай хамт зугтаж гарсан гэжээ. Одоо хааш чиглэж залрах вэ гэсэнд Агван хамб мэднэ гэжээ. Хүрлэг бэс Агван хамбыг дуудаж уулзаад чи ямар учиртай Далай ламыг тэр газраас энэ газар хүртэл дагуулж явдаг хүн бэ? Гэхэд Пилийн цэрэг орж ирэхээр Далай лам цагаан хааны залрна гэсэн. Тэгээд би аваад нааш гарсан үнэн гэж хэлжээ. Пилийн цэрэг, англи цэрэг. Тэгэхдээ хэлжээ. Энэ бол чиний мэддэг хэрэг биш. Чи мөрөөрөө дагаж явах уу? Эсвэл би чамайг зохих газар чинь барьж хөргүүлэх үү? Далай ламын хүрэх газар чамд хамаагүй. Хүрэх газарт нь би хөргөж өгнө гэж. Би яах вэ? Танаа хэлсэн ёсоор Далай ламыг би дагаж явъя гэжээ. Тэгэхээр хүрлэг бэс Далай ламд айлтгажээ. За, та одоо богдын хүрээ цагаан Орос хоёрын алинд хүрэх зорилготой явна вэ? Гэж Далай лам хэлв. Би уг нутгаас Оросын хааныг очино гэж гарсан. Гэвч хаан нь очисон жаахав дээ гэжээ. За тэгвэл Жавцан дамбын хүрээнд таныг залруулъя. Би өнөө бараа болж явна. Гэхэд Далай лам за тэгье гэд хамт явжээ. Үүнээс хойш Агван хамб ямар ч ярих мэдэлгүй болоод Далай ламд бараалхдагчгүй дөнгөж хөсөгт нь багтаж ирсэн юм. Хүрлэг бэс богдын хүрээнд ирээд Далай ламын дэрэгдээс огц алдаггүй байжээ. Богдын хүрээнд Далай ламыг ирэхэд гандан дээр одоо хурал хурж байгаа богдын ордон гэдэг
5 дугаар, 7 дугаар богдын сувраг байсан хашаанд олон гэр бэлтгэж буулгажээ. Далай ламын хувьд тугдам, үүднийх, дотоод сан, уйжлагын лам нарын 2 гэрийг гандангийн дуганд бэлтгэжээ. Гадуур гандангийн айлын хашаанд 50-60-аад гэр барьсан байх. Далай ламын юмыг ойдог хүмүүс бурханч төвд нар байсан. Эхнэр хүүхэд нээгч үгүй. Дандаа харчуул төвд байлаа. Далай ламын зоог бэлтгэдэг төвдийн гэрүүд гэж олон гэр барьсан байв. Нэг гэр бэлтгэхэд галын гэрийг хамт барьдаг байсан. Эдгээрийг халахын 4 аймаг шав 5 газраас бэлтгэсэн билээ. Далай лам өвлийн тэргүүн зул сарын 20-нд хүрээнд ирээд өвлийн 3, хаврын 3, зууны 3, намрын 2 сар хагас суужээ. 4 аймаг шав 5 газраас хамаг хэрэглээ гаргаж байв. Далай ламын орд үүднийх, уншилгын ламын гэрүүдийг хүрээний баян дацангууд бэлтгэсэн билээ. Далай ламыг ирэх замд нь толгойтын аманд майхан гэр тугдан бариад далай ламд цай барьсан. Олон дацангийн лам гисгүү нар морьтой, бараг малгайтай, 50 буюу 50 лангийн мандалтай угтаж очсон. Хамб, даалам, шанзав энэ тэрж очсон байх. Хэдэн мандал өргөж мөргсөн байх. Олонх нь мөргөх байтугай төвд нарын цаазын хар ташууд гойдуулан арай гэж зүхтаж ирсэн юм. Мөргөх гэж чихэлдэв гэж хүмүүсийг учир хамаагүй суман ташуураар зодсон юм. Тэгээд гандан дээр далай лам залраад цай эдээ амсаад гандангийн ордны үүдэнд хар дээлтэй гадаа гараад бараа босон төвдүүдийн хамтаар зогссонд олон лам нар бас мөргөх гэж чихэлдээд өнөө төвдүүдэд суман ташуур цаазын хар ташуураар ороолгуулж их зодуулсан юм. Богд, ханчин сойвон, донир, шүхэрч хаалгач нарыг явуулж огтсон. Тэднийг огт айхарсангүй. Гэрэлтийн хөндийн хүртэл дулаан тэргээр ирэв. Далай ламын өртөө гэж тусгай өртөө бэлтгэсэн байв. Далай ламын дэргэд богдын амбны хүн огт байхгүй байлаа. Богдын дэргэд төвдөөс амбаар ирж суусан ханчин сойвон гэж төвд лам байлаа. Богд тэр сойвонг төвд хилтэй хүн гэж далай ламыг угтуулсан юм. Гэтэл тэр сойвон далай ламынд очиод богдтой дахин нээгч уулзсангүй. Тэндээ хорогдож байгаад далай ламтай хамт явсан болно. YouTube дээр Туулаа нэвэртэй подкастыг сонсож байна. Богд хэлжээ. Би бол Жавзан дамб гэж Монгол төвдөөс албан ёсоор залагдаж суугаа лам юм. Далай лам их боловч тэндээс зүхтэж миний албаны газраа ам хорогдож ирсэн хүн болно. Тэгэхлээр далай лам надад амгалангийн хадаг гэж илгээж болох байсан гэж байсан гэдэг. Тэгэхт нь далай лам би шашны хаан хүн Жавзан дамб надад амгалангийн хадаг бариулахад болох юм гэж байсан гэдэг. Бас богд хэлжээ. Би донир сойвонгоо явуулж огтуулахад тэдний хэрэгшээсэнгүй гэдэг юм гинвэлээ. Гэдэг юм гинвэлээ гэснээс YouTube дээр бас гисэн юм гинвэлээ гэдэг дугаар маань байгаа шүү дээ. Баруун дээд буланд холбоосыг нь оруулъя. Та сонсоорой. Далай лам бол Жавзан дамб өөрөө тосож ирэхгүй яасан бэ гэж ботсон байх. Энгийн лам нарын ярьдаг нь байна. Далай лам өргөдөж ирсэн хүн биш учраас богд тосохгүй зөв юм гэж ярьдаг байлаа. Ханчин сойвонд богд хэлжээ. Чи буцаж ирж албаа хий гэж хэлүүлэхэд албаа хийгээгүй юм. Хамаг учир нь ханчин сойвон ховжив хэлж таныг богд тоохгүй байна, тоссонгүй гэж эвийг алдагдуулсан гэж ярьдаг. Тэгээ далай лам богтой уулзалгүй байсаар байгаад одоогийн намын сургуулийн дэргэд луу загас зэрэг элдв юмар ирээлж хийсэн шилэн тугдамд богд далай лам хоёр нэг шөнө уулзсан гэж хүмүүс ярьдаг байсан. Хүрлэг байс далай ламтай хамт нааш гарахдаа далай лам
Оросын хаан энд залрах гэж байна гэж Манжин хаанд буйхаа бичиг явуулаад гарсан юм гэнвэлээ. Тэгээд Манжин хаанаас тусгай амбан гаргаж Далай ламын амбан гэж хүрээнд ирээд Далай ламын дэргэд үргэлж байж байсан болно. Тэр амбан Далай ламтай хамт Ханд Вангийн хүрээн дээр сууж байгаад Далай ламтай Бээжинд хамт явсан болно. Тэд их хүрээг дайралгүй шууд олон хүсэгтэй Бээжинд очисон юм. Далай лам богд хоёр уулзаагүй юм гэж би боддог. Би тэр жилийн 100 нэг өдөр Далай ламын үүдний өргөөг сахиж сув. Гаднаас орсон гарсан хүн заавал үүднийхээр дамжиж өнгөрдөг юм. Тэгж байтал Жадрын аймгийн Цэвэн хаалгач морь унаад ёслолын хантаацтай хүрээд ирэв. Энэ бол богдын дэрэгдийн шадар хаалгач хүн юм. Өдөр шөнөгүй богдын дэргэд байдаг хүн болно. Далай ламын мэдлийн ямар хүн байна гэв. Шанзав байна гэлээ. Тэгээд би Шанзавт нь очиод богдын дэрэгдийн нэг хаалгач ирээд Шанзавтаа уулзах гээд байна гэхэд төвд хэлмэрч уламжлан хэлв. Тэр шав монгол хэл муу мэддэг төвд хүн байв. Цэвэн хүн дуудуулаад хэлмэрчийн хамт Шанзавынд оров. Ихээл удсан. Юу ярьсныг мэдэхгүй юм. Одоогоор бодвол 3-4 цагаас доошгүй болсон байхаа. Удаж Цэвэн хаалгач гараад ирэв. Тэр морио унаад яваад өгөв. Ер нь нар жаргаснаас хойш өдөж сойвон донир нь Далай ламын дэрэгдээс тархаж гэр гэртээ хардаг байв. Тэр өдөж Далай ламын ордны дэрэгдүүр явж байтал Далай ламын хөлгийн цоохор морь өндөр эмээлтэй байсан. Одоо мөн эмээлтэй хിവэр байв. Далай лам морь унахтаа сайн хэдэн цоохор морийг ээлжлэн ундаг байлаа. Бас тэр эмээлтэй цоохор морины дэргэд өөр 2 морь эмээлтэй байсан. Төвд нар шүн орой болтол унтдаггүй юмсан тэр орой шүн дундаас уртхан бодвол 11 цагийн орчин бий гарч Далай ламын хашааны баруун хаалгаар гараа зогсож байтал Далай ламын үүдний хаалганы дэргэд нэг морьтой хүн морио бариад сууж байлаа. Гэртээ би ороод жаахан байцсан ч байтал монгол хэлтэй 2 төвд над дээр ирэв. Орж ирээд тэднэр цай байна уу гэж байна. Цай авч өгөхөд тэр 2 тавтай цай уув. За, танаа хойгоор юу байна гэж асуувал Далай лам морьтой гадагш заларсан гэж хэллээ. Тэр 2 цай ууж байгаад гараад явчихлаа. Маргааш нь нөгөө 2 төвдөөс нэг нь над дээр ирлээ. Тэгээд тэр төвд гутлаа арчиж миний дэргэд сууж байв. Далай лам урд шүн хаашаа заларсан бэ гэж би асуув. Хаашаа заларсныг хэн мэднэ гэж байна. Хэдий заларч ирсэн бэ гэж асуухад үүрээр заларч ирсэн гэлээ. Үүнээс хойш Далай лам богдтой уулзсан гэж хүмүүс жиг жуг яриад байдаг болсон. Би тэр шүн Далай лам богдтой уулзсан гэж боддог. Хүрээний амбан Далай ламыг харгалзах амбан 2 богдтой Далай лам уулзаж байна уу үгүй юу? Далай лам яах гэж ирсэн юм бэ? Юу гэж хэл авалцаж байна? Ямар харилцаатай байна гэдгийг их ажиглаж харгалзаж хянаж байсан. Далай лам богд 2-ын харилцаа хянаж байх тусгай хүмүүсийг өдрийн 10 лангийн хөлстэйгээр ажилуулж байв. Тэдний нэгэнд Охтор Сандаг гэдэг хүн байсан юм гэж хүн ярьдаг байв. Богд Далай лам 2 бас нэг уулзсан байх. Түүний баримт бол Далай ламыг залраад явчихснаас хизээ хойно богд хаан ширээн цуухаас урд 100 богд Гандангаас зүүн хойш Дасганы овооны урдах дэнждэр гэрээс хойш нилээ зайтай газар нэг майхан байсан. Түүн дэрэгдийн хүмүүс суудаг байжээ. Би тэр гэр майхан 2 байхыг харсан. Бизягийн цорж ловсон дэндв хүнд ярьж байсныг би дам сонссон нэг зүйл байна. Та байж нэг аяга зэлгээ юм болгоотгий. Нэг өдөр богд Бизягийн цоржийг шоотаа наваад иргэж морьтой хаалгачд морь хөдлүүлэн явуулжээ. Бизягийн цорж тэр моринд орхимжоо нөмөрсөн хിവэрэ мордож хаалгачаар хүргүүлв. Цорж хүн
моринд орхимжоо нөмөрсөн хിവэрэ мордох хэрэгтэй юм. Богдын дэрэгдэх майханд очиод буух гэтэл богд их дагн хоёр гаднаа байж байгаад богд хэллээ. Ламбгайг тэнд буулгах хэрэггүй. Наашир энэ дээр гэж дуудсанд хаалгач цорж ламыг морьтой нь хөтөлж богдын гэрийн үүдэнд авчирчээ. Тэгэхэд богд тэр далаа ламыг морьтой нь гэрийн үүдэнд хөндлөн зогсоож ламын тохооноос төвшин буулгажээ. Их дагн үүдээ үргэж ламыг гэрт оруулжээ. Бусад хүн бол тэгэхэд ухаан алдаж болох юм шүү. Тэр цорж лам бүдүүн хээгүй хүн болохоор ажиггүй ороод тавьсан шар цоохор олбог дээр суужээ. Ламд цай эдээ өгч хүндлээд богд асуужээ. За, бид хоёр ингээд нэг айл болох гэж байна. Ямар байна? Ламбугай үзэж хайрал гэсэнд лам шоо орхиж үзээд зүгээр л юм байна. Улам сайн болгоё гэвэл гомб тахиулаад бас нэг лүүжин тавиулбал сайн юм байна гэжээ. Богд за тэгвэл ламбугай түүнийг уншиж айл гэжээ. Тэгвэл яах вэ? Би уншиж өгье. Би харин балин тахилыг төхөрч чадахгүй шүү дээ гэж ламбугайд балин тахилхийг хүн бий вэзтэй гэжээ. Богдыг асуухад би манай гэрт балин тахил хийдэг нэг хүн бий. Түүнийг авчираад хийлгий гэлээ. Тэгээд модон хятад цолтой нэг лам байсныг богд морь явуулж авчруулжээ. Орох юм юу байдгийм бэ гэхэд нэг хоньны ха нэг тавг эдэ орно гэв. Түүнийг цөм бэлтгээд ном унших болоход цорж ламын хонх дамрыг гэрээс нь авчруулжээ. Тэгээд лам гомбыг тахиж номыг уншиж дуусгажээ. Дараа нь богд ламбугай та лүүжинг тавьж хайрал гэжээ. Та хоёр л уншуулъя гэж байгаа бол яах вэ? Би уншаад өгье. Харин миний гэрээс лүүжингийн хонх дамрыг авчрах хэрэгтэй гэлээ. Лүүжин тавихад том бүдүүн дамар хэрэгтэй юм. Түүнийг доор нь авчруулжээ. Цорж лам лүүжинг тавьжээ. Богдч лүүжингийн ном мэддэггүй юм байх. Цагаан дар лүүжингийн ном сайн мэддэг байжээ. Цорж ламыг ном уншихтан сайхан хоолоогоор дагаж уншилцсан юм гэдэг. Богд их дагн хоёр цорж ламд 100 лам барьсан юм байжээ. Тэгээд цорж ламч гэртээ хараад иржээ. Түүнээс хойш хэд хоног болоод богд тэр гэрээ буулгаад хуучин ордондоо ирлээ. YouTube дээр Туулаа нэвэртэй подкастаар өвгөн жамблын яриаг сонсож байна. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээд лайк товчоо дараад subscribe товчийг бас дараад өгөөрэй. Өвгөн жамблын яриа үргэлжлүүлье. Түүнээс хойш намрын үе цогчны хамб гисгүү нар цогчин жасад цуглараад байхад нэг нь хэлж байна. Богдыг гандангийн хойн залрахад ламбгай морилж оцсон юм гэлүү гэж цорж ламаас асуужээ. Тийм. Би очсон. Намайг гомб уншиж лүүжин тавьж аль гэлээ. Би гомб дахиад лүүжин уншиж өгсөн. Богдын тэр шар хүүхний хоолойг нэ. Их сайхан хоолойгоор лүүжингийн ном уншиж байсан шүү гэжээ. Та түүний хоолойд нэг шохорхчээ? Үгүй хөө. Тэр чинь тэр хүүхнээс гаршгүй сайхан хоолойгоор уншиж байна билээ шүү гэж байсан гэдэг. Тэгээд бизагийн цорж лам хэлв. Үгүй хөө. Богдын гэр барьсан газар чинь богдын далай ламтай уулзсан газар юм байна шүү. Богд өөрөө хэлж байна билээ. Богд далай лам хоёр нэг шүн тэнд уулзсан юм байна гэж ярьж байсан гэдэг. Үүнийг цогчны 60 дуганчийн дарга Жамин гэдэг хүн өөрөө дуулсан гэж ярьж байсан. Тэр Жамин 1949 оны орчимнаас барсан. Тэр байсан бол хуучны явдлыг их мэддэг байсан хүн юм да. Богд далай лам хоёр тэгж 2 удаа уулзсан байх. Далай лам шиглэн тугдамт богтой уулзаад дараа нь Жавзан дамбын пэрнлээ бас их байна. Би их сүрдлээ гэж гэлж байсан юм гэдэг. Пэрнлээ. Үйлс.
Ингэж манжийн амбнаас нууж уулцсан юм байх. Манжийн хаан амбан нар ер нь их хардаж байсан баг. Далай лам богд хоёр нийлж чухам яах гэж байна? Цагаан хааныг очих гэж байгаа юм уу гэж харшиж байсан байж болох юм. Богд далай лам хоёр ил үзэгдэх хөнгөнд найрамдалгүй юм шиг байсан. Хожим нь мөнч найрамдалгүй юм шиг байсан. Далай ламыг буцсны дараа дахуу бүрэлгүү гэдэг ламыг богдын янзнаар явуулжээ. Ер нь богдын янзнаар далай лам хүн явуулдаг байсан. Янзан ном заах багш. Богдын ханчнаар банчин богдоос хүн явуулдаг заншилтай юм. Богд тэр даахуу бүрэлгүүг хүлээж аваагүй. Би ном үздэг нь өнгөрсөн хүн над янзан хэрэггүй гэсэн юм байжээ. Тэгэхэд тэр лам жил тойрон хүрээний Намдээлэн аймгийн Хувилгаа ламын хашаан цууж байгаад Бээжинд богдтой заргалдах гэж явсан юм гэдэг. Тэгээ заргалцсан ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Тэр нь тэгээд Бээжинд нас барсан юм гэж дуулцсан шүү. Тэр ламынд би Ноёны аймгийн Дамдын сүрэн гэдэг нэг баян хүнтэй хамт очиж үзсэн юм. Тэр Дамдын сүрэнгийн дүү Няммур гэдэг хүн гинэд ухаан алдаад өгөх гэж байхад тэр ламаас аврал ирж очсон юм. Тэгэхэд монгол хэл мэдэхгүй цал буурал толгойтой өвгөн лам байсан. Миний дүүгийн ухаан баларч өгөх гэж байна. Түүний аймыг аварч хайрлааж манай энд хүний аймыг 1000 лам гэдэг юм. Та түүний аймыг аварч хайрлвал би 1000 лам барья гэж Дамдын сүрэн хилээд хадаг барьсанд тэр лам шоо орхиж үзээд нэг хар үрэл өгч үүнийг камар арнууд тэгээд сэргэхгүй бол дахиж над ирэх хэрэггүй гэсэн. Тэр үрлээр ням мөрийг утсанд нэг амьсгаа ороод эргэж хөвтөд удалгүй өгсөн юм. Тэгээд богд янзангүй байсан боловч банчин богдоос ловсон хаймчуг гэдэг лам богдын хачнаар ирээд байсан юм. Их дагн тэр ламаар жавтуу тавиулснаас өөр богд жавтуу тавиулаагүй байжээ. Нэг өдөр богд зүүн хүрээний шар ордны тогдом заларч байгаад ловсон хаймчуг хачинд урдын янзны нэг солидов ном байсныг үзүүлээд миний нүд муу юм харахгүй юм. Миний дэргэд байгаа хүмүүс цөм асман юм. Та үүнийг уншиж аль гэхэд за тэгье гээд хачин лам тэр номыг уншиж өгчээ. Тэгэхэд дэрэгдээ нууц тавьж байсан хадаг имбүү хоёрыг гаргаж хачинд бариад за би танаас лүн авлаа багш шав боллоо гэсэнд хачин гүй яаж болдгийм гэж хадаг имбүүг авахгүй байсан юм гин. Тэгэхэд богд хэлжээ. Та над солид өвөгөө биздэ. За уншиж өгсөн. Одоо тэр бүрч боллоо гэхэд ловсон хаймчуг хадаг имбүүг тогтоож авсан байжээ. Богд тэр ламаар өөр ном заалгаагүй юм гинвэлээ. Ингэж богд далай ламын ирүүлсэн янзныг хайхрахгүй буцаагаад банчин богдын явуулсан хачин ламыг янзан багш болгосон юм. Далай ламд мөргөн гэж мөргөлчөд ирээд шавлдаж байхад богдын мөргөл их цөөн болсон юм уу? Богд өөрөө мөргөл тавихгүй байсан юм уу? Мэдэхгүй. Тэр үед далай ламын үүднийхэнд 8 хүн 6 хоног орж ижүүрлдэг байсан. Би хэд жижүүрлсэн юмдаг. Жижүүрлэхэд олцтой байдаг. Далай лам гандангийн дууганд өдөр бүр цэвэн тавьдаг байсан. Тавгийн гурил чихрийн үлдэгдлийг үүдний жижүүр авдаг. Цэвэнийг нэг тавихад 2 цаг хэртэй болдог. Далай ламын нярав нар мөргөлчний барьсан хадгаас хэдийг ч хамаагүй бүхлээр өгдөг байсан. Бас өдрийн хугас махыг түүхийгээр өгнө. Тулааны үртэй. Гандангийн дууганд богдын сэнтэй гэж байдаг. Түүний өмнө далай лам явган ширээ засаад түүн дээр сууж ном тавьдаг байлаа. Цагаан сарын шөнийн 3-нд богд доод цөмийн өндөр хийгэн гандангийн дугны бурханд мөрөгдөг ёстой. Богд тэр жилийн цагаан сарын шөнийн 3-нд
5 дугаар, 7 дугаар богдын суврагд мөргөөд гандан гин дуганд оржээ. Тэгээд богдоос сентийн өмнө байсан явган сандлыг үзээд энэ хэний сандал юм бэ гэж хэлээд тэр сандлын түшлэгийг өшгөлсөн юм гин. Үүнийг өшгөлөхөд Шүтээний аймгийн Даштэндв гэдэг тахилч лам үзээд "Ой, эн чинь Далай ламын сэнтэй юм шүү" гэж хэлсэнд "Хэнийхийг би сайн мэдэж байна. Энэ тахилчийг сайн шийтэг" гэсэнд түүнийг Шанзви яаманд аваачаад 9,981 лангаар торгоод тахилчийн ажлаас 14 хоног хаж дараа түүнийг дахин тахилчийн ажилд нь оруулсан юм. Богд тэндээсээ гараад Бадма йога татсан залраад байхад цай, хоол, ганцаа арх бэлтгэж барив. Би тэр үед Бадма йогийн дууганч байлаа. Хурлын лам нар цөм богдод мөргөв. 50хан ламтай газар юм. Тэгэхэд үүдэн нээлгээтэй гадаа үүдэнд олон лам нар цуглараад хашаа дүүрэн болж богдыг харж байхад богдоос "Би сонирхдаг ламч нь биш ээ. Та нар сонирхдаг ламыг үзэж сонирх" гэж бараа бологч нарыг явуулж хашаа доторх лам нарыг хөөлгөж байхыг би сонссон. Тэгэхэд богд "Би үнэнээс Тагтан Янсангийнхаа өмнө та нарт хэлж байна. Тагтан Янсан бол миний зүүдэнд орж миний хэргийг ёсоор бүтээдэг бурхан" гэж байлаа. Ингээд Бадма йога заларч дараа нь очир дарийн заларсан болно. Очир дард шөнийн 1-нд мөргөөд бас дахин шөнийн 3-нд мөргөөд урагшаа явахдаа хам багшийн гүдэнд мөргөөд буцдаг билээ. Богд гадагш явах бүрдээ очир дард мөргөдөг юмсан. Даш Чомбол Далай лам 7 сарын дамжаанд залрав. Энэ нь хаврын сүүл сард юм. Тэгэхэд 4 хүн гавж болж байсан. Далай лам орж ном хайсан юм. Далай ламыг ороод ирэхдээ зэрэг Хайнзан гэдэг лам урд сууж байсан ламтай сольд суугаад номыг хариулсан юм. Далай лам ном хайж горсомдоод байсан. Горсом хүний мууг дайруулж хэлсэн битүү ёж үг. Хайнзан тачигнаад их сайн хариулж байв. Энэ үед Далай лам номд их алдаж гарцсан юм гэдэг. Далай лам амьсгаадаж ядрахта жавдан дээр сууж байсан лам нарын өвдөг дээр сууж амарч орондоо өөр төвдийг босгож ном хэлэлцүүж байсан юм. Даш Чомблын дугны даавуу туургыг лам нар цөхөж хаяад хашаа дүүрэн лам нар цуглаад сонсож байсан. Далай лам тэгж номыг хэлэлцсэн юм. Уг нь өдөр дундаас хойно эхлээд нар өнний дунд орж байхад тарахдаг юм. Тэр дамжаа шөн дунд хүргэсэн. Олон лам нар лаа бариад сууцгаач байв. Лам нарын сангаас цай авчирч Далай ламд өгч байсан. Түүнийг Далай лам хурдхан уучгаад ном хаялцсаар тэгж шүн болгосон юм билээ. Түүнээс хойш Далай лам Жавзан дамбын Пэрэн лай их байна. Ганц лам ийм байхад бусад олон лам нар улам хэцүү байх гэж байсан юм гэдэг. Түүний дараа Хайнзан Далай лам хоёр бие биедээ шав болсон юм гинвэлээ. Тэр Хайнзан нь сүлд дарахтын хүрээний хам болж олон жил суугаад 1932-аас 1933 оны орчимнаас барсан байх. Төвдөн жамц Далай лам 9 сарын шөнийн 5-нд мэндэлсэн юм байжээ. Далай лам байгаа газартаа төрсөн өдрийн хурал хуруулж, чойнхор, цогчин өргөж, найр хором хийж байсан. Далай ламын сангаас эрэгчил Далай ламын төрсөн өдрийн хурал хурахад зориулж Даш Чомбол, Гунгаа Чойлон 2 датсан мянган лан, Бадма йога ламрин 2 датсанд тус бүр 500 лан өгч байв. Дандаа юмбу өгч байсан. Би тэгэхэд Бадма йогийн дуганч байсан учраас нярав нарын хамт очиж 10 юмбу үрж ирж байв. Энэ мөнгөний эхийг эвдэж болохгүй. Харин энэ мөнгөний хүүгээр жил бүр Далай ламын төрсөн өдөр ном уншуулж бай гэж өгсөн болно. Бадма йогийн датсан тэр мөнгийг орхны усан сэрт тарианы ажил эрхэлдэг хар хорхойн пүүст хүүлж өгсөн болно. Жилийн хүд
тариа будаа өгч авахаар хэлэлцэж тохирч байсан. Чухам хичнээн будаагаар хэлэлцсэнийг одоо мэдэхгүй байна. Далай ламын пог гэж түүнээс хойш жил дараалан нэг ламд 20 жин нарийн гурил сайн болсон будаа 10 шанагыг Далай ламын төрсөн өдрөөс нэлээд урт өгч байсан. Мөн төрсөн өдөр нь хурал хураад лам бүрт нэг цаасны зэд барьж байв. Бадма йогийн тоотой лам 50-ийн дээр тушаалтай 20 гаруйн хамт 70 гаруйн хүн болдог юм. Лам нар үүнд их дуртай сайшааж байлаа. Далай ламыг зарларч ирснээс хойш заяын гэгэнийг үлгийтэй авчруулж мөргүүлсэн юм байжээ. Тэгэхэд Далай лам өвөр дээр авч жижиг алтан хаачаар дайхийг хаачилж аваад энэ над их хэрэгтэй юм гэж авсан гэдэг. Тэгээд хэлжээ. Энэ ламыг 18 нас хүрэхээс урд баруун зуугийн газар заавал над хүргүүлж өгөн шүү гэсэн байжээ. Гэвч түүнийг хүргэж өгч чадаагүй юм гинвэлээ. Далай лам хүрээнд байхдаа хятадуудаас маш их юм худалдан авч байв. Тэр үед Бээжингийн нарийн юмыг хятад пүүсийнхэн ихээр авчирч өгдөг байсан. Түүнийг Далай лам ард олны өргөсөн мөнгөөр худалдан авч байв. Хятад пүүсүүдээс өдөр бүр шахам олон хасаг тэргээр тороо, дурдан, орос цэмб, хэвс, паалантай элдв хэрэглэл, ваар, нарийн шаазан, сайн чулуун эдлэл, завья аяга зэрэг тоймгүй их юмыг авч явсан билээ. Далай лам өөрөө буюу төвдүүд нь хятадын пүүсээр ёор очиж байгаагүй. Хятадууд өөрсдөө авчирч тэргээр ачиж ирээд үүдний дүүзүүлэн маймаа хийдэг байсан. Далай лам намрын дунд сарын 16-нд Хандвангийн дээр залрах болов. Хандвангийн багш Дандар аграмб гэдэг лам ирж Далай ламд мөргөв. Далай ламыг нутагтаа залрахыг урьсан юм. Тэр Дандар аграмбыг их эрдэмтэй хүн гэж хэлэлцдэг билээ. Далай ламыг Хандвангинд залрахад 200-га тэмээ ачаа явсан. Сүүлд нь Далай ламыг залрахад 100 гаруй тэмээ ачаа явсан. Түүнд өргөө тугдам элдв зүйлийг ачсан юм. Хандвангийнх даншиг мандал өргөжээ. Тэнд 2 сар шахам ном тавьж өргөл хүндлэл болжээ. Далай лам Дандар аграмбын шав болов. Дандар аграмб Далай ламын шав болж гэж дуулцсан. Далай лам Дандар аграмбтай ном ихэлэлцээ. Ном лүн авсан юм гинвэлээ. Далай лам Хандвангийнхаас 3-аас 400 тэмээ ачааг баруун зууд явуулсан юм гэж дуулцсан. Тэнд Далай лам өвөлжөөд хаврын заяын хүрээн дээр очиж зусаад намар нь Бээжинд заларсан юм. Заяанд залрахтаа Хандвангийн нэг хар хүүг дагуулж аваад Бээжинд явахдаа мөн дагуулж явсан юм гинвэлээ. Бээжинд залраад эзэн тайхууд цэвэн өгсөн. Цэвэн нас уртасгах ном. Тайхуу цэвэн хүртээд 7 хоноод өнгөрлөө гэж дуулдлаа. Тайхуу бол Манжийн 3 хааны үед төр барилдсан хүн гэж ярьдаг. Хойд хаврын Далай ламыг баруун зууд залрав гэж дуулцсан. Бурайдын хамб Агван Хандвангийнх руу хамт яваагүй. Хүрээнд байж байгаад Далай ламыг Хандвангийн залрахаас урд Орос нутагтаа буутсан болно. Туулааны үртэй. Хятад төвд нутгийн завсар дээр Далай лам өвөр Монгол, халах Монголоос олж авсан юмнаас зарим бараа, эд цай зэрэг хэрэггүй зүйлийг овоолж байгаад шатаасан юм гэнвэлээ. Олон газрын лус савдаг дагаж магадгүй гэж шатаасан нь тэр юм билээ. Ингээд баруун зүуд бутсан юм. Юан Шикай тайхууг өгснээс хойш Далай лам баруун зууд очоод 3 жил жигждээ нэнчин хийсэн юм гин. Тайхууг өгөхөд манай Монгол 49 хоног цагаалсан. Богод өөрөө бас цагаалсан. Лам нар ус сахлаа авч болохгүй, мах идэж болохгүй гэж чанга цаацтай байсан болно. Далай лам Монголоос буцахдаа Жовуу Шанзав гэдэг хүнд Монголд байгаа төвд лам нарыг захирч байх, монголчуудын өргөсөн хэдэн мянган малыг борлуулж аваад баруун зууд буцах үүргийг даалгасан юм гинвэлээ. Тэгээд Жовуу Шанзав 4 аймаг шав таваар улаагаар явж Далай ламын барьцын малыг цуглуулж аваад
дор нь худалдаад өдий төдий их мөнгөөр цөм өөрөө идсэн юм. Жовуу Шанзав нутагтаа буцаагүй. Монголд суусаар байгаад 1942 оны орчим өгсөн болно. Тэр Монгол эхнэр аваад нэг охин төрүүлээд тэр нүхлээ. Төвний хөргөн болж явсан хүн нь одоо буй. Төвд нар Жовууг сүнсгүй хүн өчнөөн төчнөөн өглөгийн эзэдийн өргөсөн юмыг газарт хөргөлгүй идэв гэж ярьж байсан. Бас энд өвийг эзэмших хүнгүй зарим төвдийн юмыг эзэмшиж хурааж аваад олзолдог байсан гэж ярилцдаг. Далай лам дагуулж авсан Ханд Вангийн хүүг Бээжинд үлдээгээд дараа нутагтаа буцаарай гэж захиад баруун зуу явжээ. Гэтэл тэр хар хүн Монгол буцсангүй. Бээжинд сууж байтал муу ажил хийж байсан гэж манжийнхан барьж авсан гэж дуулдав. Ханд Ван зүүн замаар галт тэргээр явж Бээжинд очиж байтал "Хүүчин их муу байна. Маргааш уулзуулъя" гэж. Гэтэл маргааш нь хүүгийнхэн толгойг тавагт хийж шар хив хадгаар бүтээгээд Ханд Ванд авчирч өгчээ. Ханд Ван түүнийг үзээд ихээ уугашуу хийгээд уур нь хурж манж хятадын шаахай мөрийг жанчхүүгийн даваа нааснаас гаргахгүй гэж тангаргалсан юм гэдэг. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк тавьчоо дараад subscribe тавьчоо дараарай. Танд таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.